Яг манайхан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хинт ч битгийлэр ураатай унтлагын өрөө нэвтрүүлгийн маань ээлжид цоо шинхэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2026 оны 4-р сарын 22-ны лав гарагийн үдээш яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 10 минут болсон байна. Та бүхэндээ өнөөдрийн дугаарыг хүргэхээр 2-р студиэс хөтлөгч Халиука найруулагчаар Эрдэнэ мөнх ажиллаж байна. Манай нэвтрүүлэг маань 21-ээс дээш насныхан зориулсан байдаг учраас хэрвээ таны хажууд 21 нас хүрээгүй хүн хүүхэд хамт сонсож байгаа бол сувгаа салахыг зөвлөж байгаа шүү. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийн ая тухыг бодоод түр сувгаа салахыг бас зөвлөж байна. Унтлагын нэвтрүүлэг нэмэх 21 тохиргоотой явдгаа. Тэгэхээр бас бусдад төвгөд тахгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Мөн сонсож чадаагүй дугааруудаа дараа нь хизээч бас манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө сувгаар нөхөж сонсох боломжтой байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. За. Өнөөдөр чинь лав гараг тийм ээ. Тэгэхээр лав гарагийн үдэш өнөөдрийн дугаараараа ганц бие хүмүүс тулгардаг асуудлуудын тухай нэвтрүүлгийн албан дэрсэн захианаас уншиж өгөөд тэгэд энэ тухайга сонсогчтойгоо холбогдсон ярилцах болно. Тэгэд манай шууд эфирийн утаснууд маань шууд нээлттэй болноо. Хэрвээ та Монголоос залхахаар болвол 77 77 38 83 хэрвээ гадаадаас холбогдохоор бол 77 77 88 30 гэсэн дугаарууд маань захианы минь дараа шууд нээгдэх болно шүү. За эхлээд ямар тач захиагаа хүргээд тэгээд эфирийн шууд утасныхаа одоо сүлжээгээ шууд нээе. За эхлээд захиагаа хүргэе. Шүний мэндэ би энэ өөрийн гэсэн нэгэн онцлогынхаа талаар бичих гэсэн юм аа. Энэ нь магадгүй энгийн байж болох ч миний хувьд жаахан асуудал болоод байгаа. Би гайгүй байгууллагад гайгүй албан тушаал хашдаг эмэгтэй. Миний шууд удирдлаганд овоо хэдэн ажилладаг. Би одоо 30 нилээн гарсан ч ганц би яваа. Би ирээдүйд нөхөр болох хүнээ мэдээж өндөр боловсралтай сайхан залуу гэж залуугаар төсөөлдөг. Магадгүй албан тушаал надаас өндөр биш ч надаас илүү орлоготой, соёлтой боловсон залуугаар төсөөлдөг. Мэдээж энэ шаардлагатай тааруулж байгууллагынхаа болон өөр гайгүй залуустай уулзаж болзож үзсэн л дээ. Гэхдээ намайг нэг л өдөөж өгч чаддгүй. Нүдэ анаад гэрэлсэн ч шөнийн жаргалгүй амьдрал гэж төсөөлөхөр нэг л биш санагдах юм. Харин сэрэл мэдрэмж нэг зүйлд маш их хөдөлдөг. Тэр нь үнэр. Хүссэн үнрээ үнэртэй л дотн харилцаанд орох бол шаал өр сайхан байдаг. Миний дуртай үнэр бол элдв янзын үнэтэй үнэртэй ус, сахлын ус биш. Харин хөлсний үнэр. Энэ л миний асуудал болоод байна. Нэг тийм биеийн хүчний ажил хийдэг, тэр өдрөө усанд ороогүй эрэгтэй хүний үнэр намайг үнэхээр өдөөдөг. Нэг тийм эр хүнтэй байгаа ч юм шиг мэдрэмж төртгөлтөө. Тийм залуустай мэдээж уулзаж дотн харилцаанд орж байсан. Бүр нэг хэсэг тэрэндээ хөтлөгдөөд хотын захын цэнгэний газруудаар орж тийм хөлс үнэртсэн гайгүй залуустай ч уулзаж үзсэн. Тэдэндээ дотн харилцаанд ороход үнэхээр сайхан мэдрэмж авч чаддаг. Харин нөгөө соёлтой боловсон залуустай дотн харилцаанд ороход нэг л онц сайхан мэдрэмж төрдгөө. Сэтгэл хөдлөж чаддаггүй гэдэг юм уу да. Ерөнхийдөө тарих маань ирээдүйн нөхрөө боловсон залуучууд дунд хайгаад байгаа боловч дотоод хүсэл минь өөр залуу хайгаад байгаа намайг зовоож байгаа. Мэдээж биеийн хүчний ажил хийдэг нөхөр надад тохирохгүй. Бас яг хүссэн дажгүй ажилтай хүнтэй суувал насаараа жаргал мэдрэхгүй ч юм шиг. Энэ магадгүй нөгөө фетиш гэдэг нь байж магадгүй. Ер нь өндөр боловсралтай сайн ажил хийдэг, хөлс үнэртүүлсэн. Гэхдээ хөлс нь энгийн биш, жаахан хурц үнэртэй. Тийм хүн олдохгүй л байна. Энэ маягаараа ганцаараа үтлхэн л дээ гэж айж явна. Эсвэл гайгүй нөхрөө олоод ариун цэврийн өрөөгүй байранд орчих уу? За, ийм захиа ирсэн байна. Тэгэхээр бидний өнөөдрийн ярилцах сэдв бол дотн харилцаанд үнэр чухал уу гэдэг сэдвээр дор ярилцах юм. За тэгэхээр одоо сонсогчд маань сонсож байгаа бол та ямар үнэртэй хүнд дуртай вэ?
дотн харилцаанд ороход үнэр чухал гэж боддгоо. Хөлс үнэрсэн залуу онцгүй юу, дажгүй юу, ер нь хөлс үнэртээд ингээд байж байгаа хүмүүс хэр санагддгийн, сэрлийг чинь өдөөдгөө ч юм уу те. Мөн дотн харилцааны үед үнэртхийг хүсдэг үнэр гэж байгаа юу? Тэгэхээр энэ талаар бүгдээрээ холбогдоод тэгээд өөрсдөө илэн далуунгөө бас одоо ярилцъя. Тэгэхээр миний хувьд болохоор үнэр бол чухал угаасаа чухал. Гэхдээ яг тэгж айхтар би яг хөлс үнэрсэн нэр хүнийг гэдэг шиг те. Яг энийг бол хайдаг үнэр биш л те. Нэ цаанаасаа л нэг тийм одоо цэвэрхэн хэрнээ гоё одоо үнэртэй устаа залуучууд угаасаа гоё л үнэрдэг ш нэг тийм ялангуяа манай найз залууч одоо Johnny Depp-ийн сурталчлаад байдаг үнэртэнг айгүй хэрэгэлдэг байхгүй үнэртэй усыг. Тэгэхээр яг тиймэрхүү төрлийн жанрын усыг болол би угаасаа л энтэн ингээл залуучуудаас үнэрхээр ямар гоё юм бэ гэж боддог. Тэгэхээр энэ хүний одоо захиа бичсэн хүний үнэр миний одоо хүсэж байгаа үнэр хоёр болохоор шал ондоо гэдэг байхгүй тис ондоо. Тэгэхээр сонсож байгаа сонсогчдоос асууя л да. Танд одоо үнэр хэр чухал вэ? Эсрэг хүснээс үнэртэх үнэр хэр чухал вэ? Тэр үнэр нь ямар нэгэн байдлаар одоо юу гэдгийг үнэртэй ус ч юм уу эсвэл сахлын ус, биеийн тос, биеийн лошн гэж байдаг шүү дээ. Тэднэрээс шалтгаалдаг үнэрүүдөө аль эсвэл яг тэр юм хөлсөн ингээд хөлс даасан үнэр гоё байдаг юм уу? Энэ талаараа хоорондоо бас ярилцъя гэж бодлоо. Бас үнэхээр сонирхолтой байх болов гэж бодож байна. За тэгээд 77 77 38 83 77 77 88 30 гэсэн дугаард маань нээлттэй байгаа шүү. За бүсгүй маань болохоор асууж штэ. За энэ айгуул нөгөө нэг фетиш гэдэг зүйл мэн чиж магадгүй гэ тэ. Тэгэхээр хүн болгонд л өөрийн гэсэн одоо фетиш байдаг. Заавал дотн харилцаан дээр гэхгүй ер нь өдөр тутмын амьдрал дээр ч гэсэн тэ. За хэрвээ дотн харилцаан дээр фетишүүд нь ихэнх одоо түгээмэл ойлголтууд нь болохоор нэг хид хідэн фетиш байгаа. За эхнийхэн сонсогчийг авчаад тэгээ би өргөжлүүл яриа. Эмжэл радио холбогдсон байна. За тасарсан байна. За сая залгаж орж ирээ тасарчлаа шүү. За түгээмэл фетишүүдийн одоо нэг хитгэн төрлүүд байна л да. За жишээлбэл food fetish гэж ярьдэн шүү дээ, тэ. Тэр нь болохоор одоо хөлн айгуу дуртай. Ялангуяа эрчүүд дээр маань амар их анзаарэгддэг юм шиг санагддаг. Хөл өсгий одоо хөлний хуруу те энэ төр зүйлд айгуу ингээд юм онцгой идэрхтэнд айгуу татагддаг эрчүүд их байдаг. Мөн бас нөө дотор хувцсны. За цэвэрхэн гэхгүй яг өмсөж байгаа тэр эрэгтэйгийнхэн ч нөө эмэгтэйгийнхэн те яг тэр өмсөө тайлаад тавьсан дотор хувцсанд одоо тэр нэг тодорхой яг хэсгийн хувцсанд татагддаг тийм фетиш байх жишээ нь. За эхлээд сонсогч авъя. Эмжэл радио холбогдсон байна. Байна уу? Байна. За үчи минь жоохон ардаа радиог онтрахгүй давхар сонсогдсон шүү. За үчиг сайхан өнгөрөөж байна уу? Сайхан. За сэдвээ мэдж байгаа захиаг бол сонсцсон. Энэ тал дээр ямар байр суурьтай? Ер нь үнэр бол чухал да. Үнэр бол чухал. За. Тий, миний авдагчлаа. За, тэгэд одоо эсрэг хүүснээсээ ямар үнэртэйсэ гэж боддгийн. Миний хувьд болохоор одоо жоохон ажим уу хэмээр тийм заарны үнэртэй гоё үед яг дотн харьцаанд орж байгаа үед. За. Тий. За тэгэхээр яг үгүй талгаа малгаандаа бол тийм нэг хөлсний үнэр бол олон шээ тийм зүгээр нэг сайхан үнэртэн англи шампунь үнэртэй болчихсон сайхан юм. Цаанаасаа нэг цэвэрхэн үү? Тий. Цэвэрхэн гоё байдаг ш. Тийм үнэр бол дэжгүй гэдэг шүү дээ тий. За харин яг дотн харьцаанд оролтоо болохоор нөгөө нэг яг дотн харьцааны үед болохоор тийм их гоё заарны үнэр үнэртэй. Заар хангалж бол гоё санагддаг юм бүр сэрлэлүү гэдэг. За. Өөрөөс чинь одоо ямар төрлийн үнэртдэг гэж бодож байна? Яг надаас одоо би өөрөө амар хөлөгдөг дотн харьцааны үед. За. Тэгэхээр хөлснөөс эвгүй үнэр үнэртэй гэж нэг юм байнга болсон даа.
Найралцаанд орж байгаа хүнээ хүнлээд ч юм уу нэг тийм огцом тийм хорцон нэмэр зүйлт дургуйтай. Тэгэхээр ямар Тэгэхээр надад бол нэг үнэр чухал юм санагдсан шүү. за. Өөрөө болохоор ямар тач дотн харьцаанд орохдоо өөрийгөө сайхан угаад цэвэрлээд ингээд орд юм биш үү, тийм ээ? Тий. За. За үнэр чухал хэлгүй яах вэ? За холбогдсон баярлалаа. За. Яг харахгүй үнэр сэрлийг өдөөж өгдөг бол бас зарим нэг таагүй үнэр зарим нэг хүнд бол бүр ингээд юу өдөөх байтгаа бүр байхгүй болгож болдсон шүү дээ, тий. Би хувьдаа болохоор айхтар тэгж нэг тийм эвгүй үнэр танартай эсвэл нэг ам хамар тий хулмас одоо юу л эдийн хүнээс гарч олох тэр одоо хулмас шивэр эсвэл ийм тийм үнэрт айгу дургу юм баггүй юу. Тэгэхээр тэр бол юм сэрэл өдөөх байтгаа бүр цааш нь түлхчих واخ гэж бодож байна. За ямар тач сонсогч аваадах юм. Эмжил радио холбогдсон байна. За үчи минь. Үчиг сайхан өнгөрөөж байна уу? Цагаан өнгөрөөж. За үнэр хэр чухал вэ? Чухал. За тэр түрүүний шиг хөлс даваарсан тийм хэр урт үнэртэй ч одоо сэрэл буугаад ойгоцсон үстэй. Сайхан савн шампунь, үнэртэн шампунь, тийм л үнэртэн гоё штэ. Ер нь бол заармаар бүтэхгүй. Заармаар бүтэхгүй л гин. Би бол тэгж бодож байна. За. Сайхан савн шампунь үнэртээ тусан дороод нэг дарангуудаа чийгс гоё штэ. Тусан дороод нэг уншиж үздэг юм яах вэ? Нусан дараа сайхан цэвэрхий хийлээ. Зөв. За тэр өөрөөс суртаг бол арай дэмдээ өгөө. Тэр одоо тоглож байгаа үгүй дээ. Түрүүний дээр тэр дахиад яг нэг хүний бас нэг хүсэл гэж ондоо л доо. Тэгэхээр энийг нь бас нэг бас хүсдэг хүмүүс цаан ч байгаад байдаг байхгүй юу? Тэгэхээр дийлэнх нь магадгүй бас өөр талтай л ээж болох юм л та. Тэгэхээр өөрийн чинь болохоор цаанаасаа л нэг сайхан савн шампунтай нэг угааж арчсан хүн бол гоё гэдэг шүү дээ, тий? Тэгдэггүй яах вэ? За. Холбогдсон маш их баярлалаа. За үчиг сайхан өнгөрөөгөө. За. Миний л одоо нийлдэг, найзалдаг тий эмэгтэйчүүд ингээ хоорондоо ярьдаг байхгүй. За эр хүний 3 үнэр гэж бид нар чинь бас энэ тэрнгээр ингээл гарч орохдоо бас ярилцсан штэ. Эрчүүдийг бол эрчүүд бол үнэхээр мүлжүүртэй сэдвэлдээ угаасаа үнэр танар дээр ч гэсэн. За энийг бол үргэлжлүүлээ ярих эхлээд сонсогч аваадах юм. Эмжил радио холбогдсон байна. Байна. Байна үчи минь дээ. Үчи минь дээ. За хэр үнэр танартай залуу ороод ирв. Яг үнэр дуртай. За ямар үнэртэй усан дуртай. Үнэртэй усан дургүй, үнэрэн дуртай гэдэг нь одоо юу гэж байгаа юм? Өөрийнх нь нөгөө үнэр өдөө штэ. За. Гэхдээ хүний хооны хүмүүс өөртөө үнэртэй. Тэгээд тэр нь их дуртай да. За. Тэгээ бас нэг саний дүүний үнэртэй их дуртай. За. Аман секс их дуртай. Тийм юм байна тийм ээ. Аман таашаал өгөх дуртай. Тэр үнэр их дуртай. За хөлсний үнэр хэр санагддгийг. За нэг тийм уу санагддаг. Ер нь бол тэгэл байдаг. Угаасаа хөдөлж байгаа юм чи хөлс гардаг таа. Харин би нөгөө нэг жимд их явдаг аахгүй. Жимд явдаг. Тэгээд намайг нэг 3-4 удаа өөр ихчлэр нэг харгаж ирсэн. Тэгээ яасаа ингэж би ч өөрөө тийм юм үзэж зайдаг байхгүй юу? Өөртөө нөгөө цаадаг жимаадаг гэж шууд хүрээд ирдэг хүмүүсээс гэдэг. Гэхдээ нэг яагаад гэдэг вэ? Тэгээд нэг бүгднгээс асуусан чинь чиний бэлтгэл хийгээд хөдөлж байгаа чинь их гоё. Тэгээд нэг нь бүр дууд гэж байгаа даасаа. Тэгээд би нөгөө бэлтгэл дээр ингээд тэр гол болох юм чинь ингээд муухан автоматтай байхгүй юу? Жаахан нэг унгаа
ороод байж. Чамтай тиймэрсэн нэг амьдрал үдсэн хувцас өмсөд. Тий. Ааха. Амар би тарган биш л да ерөнхийдөө хүн хараад нэг тамирч юм уу гэхээр нэг хавдтыг. Тэгээ нэг тэгээд үз болох юм жигээ хамаагүй хүмүүс ч юм уу. Эргүүлж байгаа ч юм уу сонирхож байгаа юм ихтэй шүү дээ. Чи хөлөрцөн бэлтгэл хийж байгаа үе чи гоё харагддаг. Тэгээд эргүүлж дээ. Тэр бас тэр хөлөс мүлдэх чухал юм болов. Хүний л онцлог юм шиг. Хүний л сонирхолтой та тийм ээ. Тэгээ манай найдад болохоор тэгээд жоохон холмос өнөртөг хүүхнүүд гоё байт юм ээ. Бас их айгуу тийм сонио өрмөц сонирхолтой шүү дээ. Тийм сонио хүмүүс намайг хүрээлээд байж дээ. Ааха. За. Тэгэхээр ер нь бол одоо захианы эзэн болохоор нэг тийм хөлс мүлс хэр буртган өнөрцөн залуу таалагдаад сэрдийн бүр хөдлөгдгөө гэдэг шүү дээ. Тэгэхээр өөрөө болохоор яг нөхрийг болохоор юм боловсон соёлтой одоо бас нэг гайгүйхан шиг ажил хийдэг залуучууд хайгаад байгаа хэдий ч бас нэг тиймэрхүү үнэр танартай залуу хайна гэдэг магадгүй зөвхөн жимнээс л олох бах те нэг ажиллаа тарчаа жим ороод яг хөлөрж байгаа үед нь ч юм уу те тийм бас боломжтой болно тийм тэгэхээр одоо шийдэх ажилтаа нэг манай нэг ажлын залуу гэдэг нэг хүн өгөөгүй шиж чаддаг. Тэгээ өөрөө их нэг өнөртөө тэмбэр ер нь хүн арга яг тэр хүний чигээд байгаа шиг. Асуулт өмсдөг боловсралтай. Тэгээд хүн юм гоохоор үгүй гэж чадахгүй. Тэгээд хоног хамаагүй туслаад явчих. Тэгээд маргааш өглөө нэг нөгөө дарааруу найл татсан жаа хөлс хүмүүс өнөртөндөө. Ааха. Тиймэрхүү залуу хайгаад байгаа юм болоод гэж бодож. Тэгээд оройн очил нөгөө харин дээр цагчдаг. Ааха. Тиймэрхүү залуу хайгаад байгаа юм бол. Тийм болоо да. Одоо тэгээд болж өгөл тэрийг олоод өгчих юмсан да. Тийм залуу байдаг шүү юмнууд манай. Ер нь хаагур байна. Аль дүүрэг хороогоор явж байна. Тий. Ядаж нэг нь нийтийн төлөө, нийт нэгийн төлөө байл та. Тий, ер нь тийм хүмүүс байна манай. Миний арчинд байна. За холбогдсон маш их баярлалаа. Сайхан өргөрөө. За тийм үнэхээр сонирхолтой тий. За тэгэхээр хөлс үнэрсэн залууд дургуу нэг нь байхад дуртай нэг нь байна гэдэг шиг тий. Би хэлсэн шүү дээ тий. Би өөрөө болохоор нэг тийм за яг ингээд найз залуутайгаа тий. Одоо яг хамтрагчтайгаа одоо тэр ус цасанд ороод одоо тэгэл дотны харилцаанд орж мороол те дээрэс нь тэгээд тэр үедээ хөлсний үнэр хөлс мүс гарах бол өстэй ямар ч асуудал no problem штэ те угаасаа асуудал байхгүй яг тэгвэл тэр чинь нэг тийм хэр буртдаг үнэртэй байхгүй штэ янз янзын тэндээс татаж ирсэн тоошороо ч юм уу те би янз янзын эвгүй үнэр танаар үнэртэхгүй учраас тэр хөлсний үнэр бол яг ерөөсө зүгээр шүү хаяад зүгээр идэг шүү за нэг сонсогч аавь MJ радио холбогдсон байна. Учимэндэ? Учимэндэ. За. Байна. Холбогдсон байна. За, ардаа байгаа спикерээ унтраахгүй бол бас жоо паржгансан шүү. За, үнэр ер нь хэр чухал вэ? Тасалдаад байгаа шүү салгалаа уучлаарай. За манайхаа ямар тач нэвтрүүлэг рүүгөө заалгахдаа радиогоо унтраагаад артлынхаа спикер энтер те блютуз бүгдийг салгаад тэгээд чихвчээ бас салгаад утсаа чихэн дээрээ барьж агаад ярих юм бол илүү тод гой сонсогддог байгаа шүү. За тэгэхгүй болохоор нөгөө нэг цаанаа бас ингээд давхар паржгнаад эсвэл гацаад ингээд орж гараад идэг. Тэгэхээр энийг анхаарч байгаарай. За хэрвээ та Монголоос холбогдох бол 77 77 38 83 гадаадаас орж ирэх бол 77 77 88 30 гэсэн дугаард маань нээлттэй байгаа шүү. За би түрүү фетишүүдийг ярьдаг гэсэн шүү дээ. За фетиш буюу одоо нэг өвөрмөц тийм дур хүсэл одоо тэрийгэ хийжээж л яг нэг юм хийсэн үзсэн харсан одоо болдог яг энэ занг фетиш гэж нэрлэдэг байхгүй юу? За ямар тач байгаа вэ? Сонсогч аваад өргөжлүүлье. MJ радио холбогдсон байна. Санаа. За, үчимэндээ үчиг сайхан өнгөрөөж байна. Үчиг сайхан өнгөрөөж байна. Арамент. За, үнэр та нар ярьж байгаа. Үнэр та нар байна уу өөрт нь? Ерөнхийдөө
Яг зөвөр би нөгөө нэг шууд утгаар нөгөө нэг захиа битсэн хүнд хандаад хэлэхэд За. эрэгтэй хүний үнэр бол амар чухал гэдэг юм шиг үлээ. За. Ер нь бол. Хинт чухал Тэгээд юм. тий манай ихнэр болохоор ингээд чамаас нэг юм үнэр хардаг. Тэгээд тэр чинь ямар ч тийм сүрчин мөрчиг янз бүрийн юм биш. Гэтэ тийм амар тийм гоё байдаг гэж яриад байдаг байхгүй. За. Тэр нь бол надад бол огт үнэрчээд шүү дээ. Тэр нь юу юм бэ мэдэхгүй. Яг хаанаас нь үнэртэг гэж байна. Мэдхгүй ингээд зүгээр ойрхон байхад тийм үнэрч нэг тийм гоё байдаг. Тийм дулаахан гэдэг нэг. За. Мэдээж төрүүлдэг гэж яриад байдтэй. Тэгэхээр тэр юу тэр хөлсний үнэр мөнөс дуртай гэдэг эмэгтэй шүү дээ. Тэр хүн бол ямар ч хүнийг хөлрүүлээд хөлсний үнэр гаргаж болно. Тийм учраас санаа зовлтгүй гоё боловсронлаг ажил хийдэг. Тэр залуутайгаа суугаад амьдрсан дээрээ гэж хэлмээр байна. Ер нь бол одоо ингээд хөдөө мөдөө яваад 7 хоног ажил дугаар мугаалгаар яваал тэгээд янз бүрийн ингээд тэр гадаа хурц сумартайгаа хонж монол явахад ямар ч хүнээс тэр хөлсний үнэр бол гарч ир таарна. Тий штэ тий. Одоо мөнхийн л усаасан дараа л сүрчиг төрхэд байна гэж байх уу те. Тий. Нэг төрлийн шийдэж байхгүй байх гэж бодож байна. Тэгээд эрэгтэй хүний үнэртэй уснууд ингээд эмэгтэй уснаас ингээд хамаагүй олон өөр төрлийн сонголттой байдаг байхгүй. Жишээ нь одоо эрэгтэй усанд Royal Wood эсвэл нөгөө нэг одоо тавхины үнэр, тамхины үнэр мөнө гэдэг тиймийг ашиглаж эрэгтэй уснуудыг хийдэг байхгүй. Ихэвчлэн үнд одоо нөгөө нэг сайн уснууд те. За тийм. Тэр чинь нөгөө нэг эрэгтэй хүний буруутай чанарыг гаргаад гоё үнэртэй болгоод эмэгтэй хүмүүс таалагдахын тулд хийдэг байхгүй. Тэгэхээр яг нэг тийм хүн болгоо өөр өөр байдаг шиг. Зарим хүмүүс нэг гоё бензин үнэрсэн хүмүүнд амар дуртай байдаг. Эсвэл магадгүй нөгөө аав нь жолооч байж байгаа нэг баг насны юм сэтгэдэг ч юм уу тийм ээ. Дотн үнүүд тэрэндээ татагддаг ч юм уу. Тиймэрхүү талын юм байд юм шиг байна лээ. Зөв. Наа чи их гоё үнцэг гарч ирж шүү. Бас тэгж удаагүй юм байна. Тэгэд ямар ч ир хүнийг хөлрүүлж болно гэдэг чинь бас айгүй гоё шиг. Ямар ч нэг хөлрүүлж болно. Тэр нэг тэгсэн байсан ч хамаагүй тэрийг 7 хоног усанд оруулахгүй зүгээр хөдөөгөр аваа явахад угаасаа тэр хөлтэйгээ хотголтно. Хөдөө авч явж байгаа амар завгүй байж байгаа хэрэлтэй ажилсаг байж байгаа да. Тийм. Тэгэд уул нь бол угаасаа л ингээл дотн харилцаанд ингээд хамтрагчтайгаа орж байгаа тохиолдол угаасаа хүлрэхгүй байна гэдэг угаасаа байхгүй штэ. Тэгтээ яг миний хувьд бол эмэгтэй хүнээс янз бүрийн үнэртгэд бол тийм дуртай биш. За. Тэгээд ер нь бол үнэртэхгүй байсан дээр. Үнэргүй эмэгтэй байсан дээр гэж бодож байна уу? Ер нь бол тийм хурц муухай биес ялгарсан тийм үнэр биш л байвал. За. Хамаагүй. Түүнээс янз бүрийн гоё ингэсэг ч юм уу эсвэл үнэртэйс бол байж болох юм биш үү? Тиймэрхүү юм бол байж болно. Тэгтээ яг нэг тийм бусд нь бол тийм онцгойд байх баха. Тийм. Тэгээ өөрөө ерөнхийдөө нөгөө нэг бэлгийн дотн харилцаанд орохдоо ариун цэврийг сайн сахисан байсан дээр гэж бодож байна. Орхосоо өмнө эхлээд урдчлаад тий. Одоо тэр буудалтай орно гүстэй орно. Тий. Майхан савнд орохоор л гол мол руу гүчихгүй юу? Тий гэж мэдчихлээ. Тийм. За зөв. За маш их баярлалаа холбогцсонд. За. Баярлалаа. За энэ залуу бол үнэхээр гоё бас үнцгийг оруулж ирлээ те. За тэр хөлстэй залууг хайгаад ах хэрэггүй. Тэр нөгөө яг өөрийнхөө хүсээд байгаа тэр боловсралтай соёлтой залууга зөвхөн хөлрөөдөг болгоо. Тэр залуугаа зөвхөн хөлрөө гэдэг штэ. Энэ бол үнэхээр гоё топ шипи байла. Дараагийн сонсогч. MJ радио холбогдсон байна. Манайд үчи. За үчимэнд. За өөрийн чинь хувьд үнэр хэр чухал вэ? Үнэр чухал байж байгаа. За ямар үнэр гоё, ямар үнэр муухай юм? За юу гэдэг хэр бортон мэдээж л байгаа. Тэгээд ер нь одоо нарцанд орохтой амжилт массаж гэсэн байх хэрэгтэй. Өөртөө ч нэг өөрийнх нь гоё үнэр байдаг шүү дээ. За. Дээрээс нэг гоё үнэртэй. Нөгөө нандин даач гоё үнэртэй. Ер нь тийм үнэртэй болно да. Ер нь цэвэрхэн байхад болно. Хэр буртаг үнэртэхгүй л байхад болно.
За. Тэгээд өөр жинхэнэ нэг цэвэрхэн байхад хөдрөөд хөлс мөс гарах тэр бол ямар ч асуудал байхгүй. Тэр бол зүгээр л асуудалгүй үстэй. Тэр ястаа асуудал. Аха. Тэр ястаа юу ч таахгүй. Тийш үү. За манай талын хүн биш үү? За өчиг сайхан өнгөрөөгөөр холбогдсонд баярлалаа. За баярлалаа. За. За би түрүү нэг фэйсбүүкийн комментуудыг унших гэсэн чи яагаад ч юм зүгээр рефреш хийж болдгоо ерөөсө харагдахгүй байгаад гэсэн. За одоо ингээд комментуудаа уншиж байна. Лайв үзэж байгаа бүх сонсогч нартай маш их баярлалаа. Тэгээ бүгдэнд нь энэ сайхан үчи мэндийг хүргье. Тэгээд ер нь бол айгүй ингээд сонсдог юм тусгай юм групптэй ч юм хүмүүстэй болцсон байгаа шүү дээ манай нэвтрүүлэгч. За дараагийн сонсогчийг авъя. Эмжил радио холбогдсон байна. Байна. Йоо, бай. За үчи мэндэ үчиг сайхан өнгөрөөж байна уу? Сайн байна. Радио биш. Байна уу? За шууд нэвтрүүлэгт холбогдсон байна. За салгая. Манай сонсогч манай хаашаа цалгаж орж ирсэн үү? Хараахан мэдэхгүй байх шиг байна. Дараагийн сонсогч. Эмжил радио холбогдсон байна. Замнаа. За үчи минь төргий. За үчи хэр сайхан өнгөрөж байна. Тэжгүй энэ тэнд хөл рүү явж байна уу? Яаж байна? Хаггүй Чолоор явж байна. За өөрөө хэр хөлөрдөг хүн бэ? Дээрэс нь хөлсний үнэр ч юм уу? Өөрт чинь одоо үнэр хэр чухал вэ? Ер нь бол халуунд бол хөлрөн л дөө. За. Тэгээд яг үнэрний үед бол би одоо ингэж хөлс гарна шүү дээ, тий. Энийг ийм хөлс дарагчны нэг үнэр байдаг байхгүй юу? За. Тэр үнэр ингэж эрэгтэй үний хөлс дарагч. Тэгээд тэрэндээ амар дуртай. Яг. Тэгээд тэрэн дээрээ давхар нэг үнэртэй ус хэрэгдэг байхгүй юу? За. Тэгээд яг тэр үнэрэндээ л дуртай. Яг тэр нэг одоо сүрчиг мөрчгний эрэгтэй тий сүрчиг үнэртэй усандаа дуртай гэдэг шүү дээ. Одоо өөр үнэртэй ус ч юм уу яг тэр хөлс дарагчийн үнэр солилцохоор гоё үнэртэй болдог. За ойлголаа. За өөрөөс чинь асууя. Эсрэг хөлст нь одоо юу гэдэм бэ одоо дотны харьцааны хамтрагч чинь хэрвээ нэг юм хөлс мөлс үнэртсэн одоо юу гэдэм бэ? Үнэртэй байвал ямар байх вэ? Ямар санагдах вэ? Жохон эвгүй хаа. Жохон эвгүй юу нэг жохон холмос үнэртэй ч юм шиг. Ер нь тийм. Яг одоо ингээд огцон юм таалагдахгүй нэрээс ер нь шууд хийчих واخа. Над чи жохон ингээд ус цаасанд ормоор шүү гэдэг. Гэхдээ одоо тэр хүн ч одоо нэг холмос гэдэг юм тийм нэг тэр үнрээс ингээд салж чаддгаа тийм хүмүүс байдаг штэ. Тэр үнэр би тэр юм тийм хүмүүсийг тэр үнэрэндээ дуртай гэж өөртөө боддог байхгүй. Тэгээд тастан тэрийг мэдхгүй. Тийм хүмүүстэй ер нь бол таарч ирсэн үү? Яг ганц нэг таарч ирсэн. Тэгээд ер нь бол аль болох одоо холбоотой хүсдэг гэсэн. Яг. Тэгээд ер нь өөрөөсөө ялгаруулдаг үнэртэй дуртай гэх юм. Тэгээд үнэрний нэг чиглэл ярьж байгаа болохоор. Тийм эрэгтэй ч бай эмэгтэй ч бай ер нь бол ариун цэврээ сайн сахиараа л гэдэг шүү дээ тийм ээ. За маш их баярлалаа үчиг сайхан өнгөрөөгөө. За баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр энэ зөвхөн нууны эмэгтэйчүүд ингэж байгаа биш бас эрчүүд маань үнэр гэдэг бол үнэхээр их чухал гэдэг нь харагдчихл байна л та. Одоо түрүүнээс хойш ингэж холбогдсон нийт хүмүүсийн бараг 80% эрчүүд байгаа шүү дээ тий. Тэгэхээр яа харахгүй л үнэр гэдэг бол аль талдаа л одоо чухал зүйл гэдэг нь харагдчихээн. За би түрүү ярьсандаа октоодараа ингээс ухаараа эр хүний 3 үнэр ярьдаг гэд. Тэр нь болохоор одоо энэ ихгүй юу. За амны үнэр гэж нэг байна. За тэгвэл суг
одоо хулмас те шивэр гэд нэг үнэр байна. Түнхтэй нөгөө эрэгтэй хүний эмзэг эрэгтний үнэр гэж юм 3 үнэр байгаа. Ийм 3 үнэртэй хүн байх юм бол одоо цаанаас эвгүй өсөх шүү дээ те. Эвгүй штэ л гэж ярьдгийг шүү бид нар. Тэгэхээр бод залгачаа да. За, нэг сонсогч авъя. MJ радио холбогдсон байна. Ано. За, өчимэндээ. Өчимэнд. За, өөрт чинь одоо үнэр хэр чухал вэ? Та ямар үнэртэй хүнд дуртай вэ? Үнэр бол ер нь бол чухал шүү. За. Тэ хамгийн чухал чинь ер нь бол үнэр байхгүй юу? Тэгээд одоо үнэтэй чинь дотны хайцанд орж байгаа. Одоо юу гэдэг яг үнэр үлдэх хүн чинь бас юу техник төрн шүү дээ. Ааха. Барин хүмүүс төрөнийг сонсоод байдаг. Барин хүмүүс болохоор даар маргийн балаа гадаа нэрээ. Тэгээ хүмүүний онцлог болсон. Миний үнийг сонирхол юм да. Ааха. Тэ миний үед үгүй хүмүүний онцлог. Миний юу гэж тэгээд тэ балаа юм байна. Ааха. Өмнө хамгийн чухал. Тийш дээ тэ. Сахан энэ өмнө байсан тэ. Харин зөв дахиад яахан нэг ч устаасанд ороод өөрийнхөө биеийнхөө үнэр байдаг ч тэ өөр бие тэр мөр үнэр тэрнээс шөөр бүлсэл тань биш хөө. Манай нэг эмэгтэй найз тэгж хэлж л байсан л да надаа. Эр хүний яг тэр нэг өөрийнх нь одоо ямар нэгэн савн бог шампунь биш те эсвэл сүрчиг биш. Өөрийнх нь тэр үнрийг үнэртгийа гэх юм бол яг энэ цээжний голоос гардаг нэг юм одоо юу гэдэг юм бэ? Цээжний голны нэг юм хөнгөр хотгор хэсэгт ингээ үнэрлэх юм бол тэр хүний үнрийг үнэрлэдэг гэсэн үнэн юм болоо юу гэж бодож байна? Үнэ яг тийм тохиолдол байгаа надад. За. Манай игнэр тий чамаас нэг өөрөө чинь үнэр байдаг юм а гэдэг. Би бол өөрөө мэдгүй. Угаасаа бид нар тийшээ яаж үнэрлэх вэ? Эмэгтэй үйл ингээд мэдчих юм шиг байна. Эмэгтэй үйл. Аргагүй шүү дээ. Тэгээд хахар цээж ингээд болцлог үл дэрлэж унтж байгаа юм чи. Тэгвэл яг тэ. Тэгэхээр их мэт нь болохоор өөрийнх нь наагүй баг тийм мэдээ мэддэг гэдэг шиг болоод байна шүү дээ. Тэгэхээр яг үнэр нь яг тэр хэсгээс их гардаг юм болоо даа гэж бодож ирсэн. Туршиж үзээгүй л байна л да. За. За холбогдсон маш их баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр мэдээж эр хүний үнэргээ цаанаасаа нэг юм байдаг тэр нь болохоор цээжний голоос үнэртгий шүү халука чи туршиж үзээрэй гэх манай найзад тэгжсэн. Тэгэхээр тэрийг ингээд дотроо бодоол яваад байдаг байхгүй. Тэгээ яагаад ч юм зүгээр л мартцсан яваад байдаг. Мартчихдагснаа үнэрлэх байсан шүү дээ. Хаяа цаад ч юм бас гаран. За нэг сонсогч авъя. MJ радио холбогдсон байна. Байна уу? За өчимэндээ утсан жоохон салж нийлээд ах шиг байх юм сүлж байна. За салглаа. За үнэхээр тасалтаад байгаа шүү уучлаарай. За нөгөө үнэхээр тасалтаад орж гараад байгаа болохоор нөгөө нэг сонсоход айгүй хэцүү байгаад байна. Тэгэхээр дараа дараагийнхаа сонсогчдод ч юм уу те залгаж байгаа хүмүүстээ бас боломж олгоод тасалчлаа шүү уучлаарай. За сувд ундрах хүн биенийх нь үнэр байдгаа. Гол нь тэрийг хөлс усаар дарах хэрэггүй гэж байна. За тэгэхээр одоо надад ч байгаа, танд ч байгаа тий. Тэгэхээр хүн болгонд өөрийн гэсэн үнэр байдаг гинлээ. Тэгээ би өөрийнхөө үнэрийг яг мэдэхгүй л тий мэдээж манай найз залуу хэлэхэл ахаа юм байд юм билээ. Эмэгтэй хүнээс харин эвгүй үнэр үнэртэн гэдэг чинь бас нэлээд эвгүй шүү манайхаа. Бас магадгүй нэг ямар нэгэн өрөвсөл ч юм уу энэ төр юм явагдаж байгаа учраас нэг тийм тухгүй үнэр гараад идэх хүмүүс байдаг та тийм эмэгтэй хүмүүс. Тэгэхээр тэр тал дээр бас манайхаа мэргэжлийн эмчтэр очоод ч юм уу те ингээд бас тэр тал дээр анхаарал тавих зүг бахаа гэж бодож байна. За сонсогч авъя. MJ радио холбогдсон байна. Үчимэндээ холбогдсон байна. Үчимэндээ. За үчимэнд үчиг сайхан өнгөрөөж байна уу? Сайхан өнгөрөө. За хаана хөлрөөд яваад энэ да? Мантан гэртээ хөлрөөд байж байна. Гэртээ хөлрөөл байж байна уу? За. Хөлрөө юм байх стайл хөлрөө яхаа. Тэгээд яхаа өөрийнх нь өндөр бол хайштай тэгээд одоо өөр илүү дотор бас үнэтэй лайхгүй тэгээд янз бүрийн байдаг одоо өөртөө зодон цааш юм. Мохоо үнэтэй байдаг.
За тэгвэл та ямар үнэртэй хүн татагддیں۔ Одоо би ч одоо тэгэл ямар ч мэдгүй тэгээд өссөн үе түүхэн сайхан үнэртэй, үе тоо сайхан үнэртэй гэдэг шүү. Юуны үнэртэй? Өссөн үе тоо сайхан үе, өссөн үе түүхэн сайхан үнэртэй гэдэг. Ааха. За. Тэгэд хэрвээ одоо эхнэрээс чинь ч юм уу ингээд хажууд хамтрагчаас чинь ингээд хөлсмөс үнэртэй байвал зүгээр үү? Тэгээд үнэртэхгүй байлгүй дээ яасан юм. Үнэртгэл байлгүй дээ. Үнэр тостал одоо нэг хөлдөрсөн үед үнэртэй. Яг. Тэр үед л одоо үнэртэй. За холбогдсон маш баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөгөө. За. За тэгэхээр хүний сонирхол нь ондоо гэдэг нь харагдаж байна. Гэхдээ дийлэнх нь болохоор ус цасанд орсон цэвэрхэн хүн тэгээ савн шампунь нь үнэртэй нэг эвтэйхэн үнэртэй байхад зүгээр шүү гэж байна. Зарим нэг нь болохоор би нөгөө яг тэр нэг тиймэрхүү үнэрэнд дуртай гэдэг хүмүүс байдаг. За би түрүүн фетишийн талаар ярьжсэн шүү дээ. Яг энэ фетиш дээр бас ингээд айгүй их нэг энэ тал дээр маш их дурладаг одоо энэ фет одоо татагддаг хүмүүс байдаг л да. Тэрний юу гэхээр хуучин дотор хувцсны одоо нэг бүр нэг өмсөөд ингээд угаах болсон дотор хувцсны үнэр нь татагддаг хүмүүс их байдаг юм бэл ялангуяа эрчүүд. Бас хуучин тэрко гэж ярьдэн шүү дээ. Одоо ингээд заримдаа ингээд фейс мессер ингээд явж хахад чинь хуучин тэрко аавна гэсэн хүмүүс байдаг да. Тэгэхээр бас өгөөсөхгүй. Магадгүй яг тэр тал дээр фетиштэй байж болох юм. Нэг тийм эмхтэй хүний дотор хувцас, тэрко хэрэгэлцэн орцсон барьцсан одоо эвгүй л гэдгийг тэднийг цуглуулдаг хүмүүс байх жишээний. Тэгээ дээрэс нь бас 2-3 удаа над руу бас хүмүүс мессеж хийж байгаа байхгүй шал танихгүй юмс. Хөлний хурууныхаа зургийг явуулаач энэ гэдэг. Тэр нь бас нэг талаараа бас фетиш гэж харж байгаа. Та нараа бас юу гэж харж гин, юу гэж бодож гин хэрвээ та хэд маань өөрсдийн гэсэн бас нэг те фетиштэй тэр нь бас юу вэ гэж асууя. За манай сонсогчд маань өөрсдөө сайхан одоо юу гэх юм бэ? За би ийм үнэрэн дуртай ч юм уу те. Эсвэл ийм үнэр нь айгүй эвгүй санагдгаа гэдгийг бас комментээр бичиж болно. Хэрвээ холбогдоод ярихыг хүсэх юм бол 77 77 38 83 гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн дугаарууд нээлттэй байгаа шүү. Түрүүн Facebook live маань над дээр юусаа гацаад гарч ирэхгүйсэн яг одоо л нэг комментэнд унших бас юутай болоод байна. Тэгэхээр манай интернет нь жоохон гацаад байх шиг байна. За хүмүүс зарим нь болохоор сэрэл хөдлөгдөг үнэр нь дуртай гэсэн хүмүүс байна. Тэр нь яг ямар үнэр юм бэ? Ороод ирээрээ хэлээрээ. Тэр нь одоо юу ч хийж болно шүү дээ, тэ. За хоёр сонсогч орж ирсэн, нэгийг аваадах юм. Эмжил радио холбогдсон байна. Санаа. За үчи минь дээ. Эмхтэй хүний үнэрний талаар ярьж байгаа. За ямар үнэртэй эмхтэй хүн дуртай ямар үнэр өөрийг чинь одоо ингээд сэрлийг өдөөд юм. За мэдээж юу шүү дээ. Холмос хэрэг үнэртэй хүн бол дуртай байна гэж байхгүй. Тэгэл болохгүй үнэртэй бас үнэртэй хүн эмхтэй л дуртай даа. За өөрөө болохоор яг ямархуу төрлийн үнэр ялгаруулдаг ч юм уу эсвэл үнэртөө сэргэлдэг хүн бэ? Би бол ерөөсөө үнэртөөсөнд аягүй дуртай. Сэргэлдэг л. Тэг яг биений үнэр гэхээр надад бол нэг тийм үнэр бол таалагддаг юм аа. За ер нь бол жоохон үнэртөө интерьер дараа таалагддаг. За маш их баярлалаа. Баярлалаа. За. Эмжил тасарцсан шүү, дараагийнх нь ороод ирсэн байлаа. За дахиад ороод ирэх байхаа. Бид нарт бол бас нэг одоо нэг ганц хоёр дуудлага авах нэвтрүүлгийн зай байгаа. За яг одоо 22 цаг 49 минут болсон байна. Тэгээ манайхыг сонгон сонсож байгаа бүх сонсогчдод баярлалаа гэж хэлье. Тэгээ бүгдэнд нь бас өчиг минь дээ. За нэг сонсогч авъя. Эмжил радио холбогдсон байна. Санаа. За өчиг минь дээ.
Чимэд. За. За. Би нэг Аха. сонсож байгаа үнэрний талаар нэг юм хэлэх гэсэн юм нэг. Үнэр болохоор нэг тасал үнэр гэж байдаг байхгүй юу? Ямар үнэр вэ? Одоо тассан үнэр. За. Тэгэхээр хууны үнэрүүд гэж өөрийн үнэр байдаг гэж өөрийн банк хэрэгэлдэг нэг юмнууд байна. Тэр нь ингээд тэрэндээ нөгөө эсрэг гүйцэтгэн тассан. Тэгээ тэр нь яг өөрийнх нь үнэр гэж ойлгодог. Тэгэхээр асуудал яг нэг өөрийнхөө хэрэгэлдэг юм яг өөрчлөлт жоох юу болно. Таньсан даа. Манай ихнэрийн үнэл одоо яг шал өөр үнэртэй хэрэглээд ирэхлээр би жоохон асуудаг байхгүй. Жоохон бишүүрхэд байна. Өөр. Яг ер нь өөр. Тэгэхээр ер нь асал үнэр хамгийн татсан байнга үнэртэй дудаан хугацаанд тэр бол хамгийн сайхан үнэр юм. Тийм л ах тий. Гэхдээ бас ингээд яг тасал болцсон үнэрийг бас нөө үе солиод үнэртээ усаа солиод зүв үү? Би бас нөө тэр нь тэгэхгүй болохоор жоохон уйдчих юм шүү. Тэрнээс өөр үнэр жоохон эвгүй болоод идэв. Тэгэхээр яг хоёр нэг хүмүүсийн нэг өөрийн үнэр гэж яриад байгаа нь бол хүмүүс бүгдээрээ яг ганцш нэг л үнэр байгаа. Гэхдээ яг өөрийн хэрэгэлдэг юмнаас нь өөрийн үнэр нь ингээд тогтчихдог болов гэж бодоо. Тийм тий. Гэхдээ бас нэг юм үг гэдэг чинь байгаад нь дасна, байхгүйд нь дасна гэдэг шиг. Яг тэр дассан үнэртэй дассан шиг нөгөө өөр нэг үнэрийг бас танилцуулчихвал тэрэндээ бас дасчих юм шүү. Ер нь бол дадал болсон дасал үнэр өөрт нь илүү ойрхон. Тийм одоо манай тамигтдаг хүний хажуугаар нэг хальт өнгөрөхлөөр би аавыгаа их сандаг байхгүй. Жишээ нь зүгээр л ингээд яг тамигч биш нэг юм охины өнөр ингээд нэг муухайштай. Гэхдээ би аавыгаа ингээд сандаг байхгүй. Манай аав бас тэгээд нэг нэрдэг байсан гэж. За. За, холбогдсон маш их баярлалаа. За, дахиад нэг хүн авчиж болох уу найруулагчаа? За ингээд найруулагч маань нэвтрүүлгийн цаг дууссан гэдэг тохио өгч байна. За энэ хүрээд манай өнөөдрийн Хэнд ч битгий хэлээр ураатай унтлагын нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Манай өнөөдрийн сэдв бол дотн харилцаанд үнэр чухал гэсэн сэдвийн дор явсан байгаа. Тэгэхээр холбогдож орж ирсэн бүх сонсогч нартаа маш их баярлалаа. Бас комментээр лайк коммент одоо тий зүрх бүгдийг харамгүй өгсөн сонсогч нартаа маш их баярлалаа. За энэ хүрээд манай өнөөдрийн одоо 16 шууд эфир маань ингэж дуусч байна. Тэгэхээр хөтлөгч Халюкан та бүхэндээ маргааш өдрийн хөтөлбөрүүдрээ уулзах болно. Тэгээ тэр болтол манайхан бүгдээрээ сайхан амарцгаагаад ирээрээ баяртай манайхаа сайхан амраарай.